хүндэтгэлийн цагаа таалан болгох эрхэм сайхан цаг мөчийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсье. Мэдээллийн хөтөлбөр Орхон аймгийн наадмын талбайд ирээс үргэлжилж байна. Өнөөдөр Баяр наадмын үйл ажиллагаатай холбогдуулан Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа гавьяатууд болон Эрдэнэт хотын хүндэт иргэн сайн малчид тариалан жуяачдыг Орхон аймгийн засаг даргын 5 газар бол иргэдийн төлөөлөлтийн хурлын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм а. Аймаг Баяр наадмын өмнө хөтөлбөрийн бааtruуд гавьяатууд за тэгээд алдарт уяачид сайн малчид тариаланчид тэгээд алдартнуудаа хүлээж авдаг юм боломжлолтой. Нийт одоо Орхон аймгийн алдартнууд маань 280 гаруй болсон байна. Түүнээс 187 нь одоо яг Орхон аймагтаа ажиллаж амьдарч байгаа гэсэн статистик тоо байна. Өнөөдөр бид бүхэн бас 4 ээлжээр бүх одоо Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа гавьяатууд, бааtruуд тэгээд одоо салбар үеийн манлайлагчтай аймаг орон нутгийнхаа удирдлагуудаа ингэж хүлээж авч одоо хүндэтгэл үзүүлж Баяр наадмынхаа урилгыг одоо гардуулж өгч. Би одоо 1975 оноос хойш Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байна. Багш PC-ийн багшаас эхэлсэн. Тэгээд сургуулийн боловсролын байгууллагад нэг 15 жил, дараа нь хэвлэл мэдээллийн байгууллагад бас нэг 4-5 жил. Тэгээд Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн ажилтнаар бас нэг хэдэн жил. Тэгээд уурхайсан соёлын ордонд хамгийн сүүлд ажиллаж байгаад ингээд тэтгэвртэй гарсан да. Тэгээ энэ дээрээ яг энэ сайхан Булган хангай нутаг бидэнд одоо хаа газараас ирсэн хүн болгоны ажил амьдрал өөдөлж сайхан дэвжиж байдаг ийм одоо сайхан нутаг л да. Тэгээ энэ сайхан нутаг төрөөд миний хувьд бол амьдрал ахуй ажил үс бүтэлтэй сайхан тэгээ уран бүтээлийн хувьд ундрага сайтай сайхан явж байна. Тэгээд одоо нийт эрдэнэчүүдтэй Орхон аймгийнхандаа сайхан наадаараа ажил үс өөдрөг үргэлж завгүй зүтгэж ажил амьдралаа одоо сайхан авч яваарай гэж одоо ерөөгөө тэгээ сайхан наацгаагаарай гэж. Оросголын 100 жил 101 жилийн яваад тохиолж байгаа энэ сайхан өдөр нар хурдагсан сайхан байна. Тэгээд нодон аюугүй нөгөө баяргүй өдөр өнгөрсөн улсууд бас баяраа сансан бах. Тэгээд энэ хүмүүс сайхан уулзаж биений харах одоо энэ харуулж штэ энэ сайхан улсуудыг чи ингэж яагаа нь одоо 74 оны 8 сарын 20-нд иржсэн. Тэгээд өнөөдөр 48 дахь жил одоо болох гэж одоо 8 сар хүрэх юм. Тэгээ сайхан тэгээ энэ бүх хүтэн байгуулалтыг хийлцлээ, оролцлоо сайхан байдгийг. Баг хэл энэ моднуудыг тарилаа шүү дээ. Тарилслаа шүү дээ. Техник ангаргаал янз бүр авсраал ингээл. Тэгээд харсан болгондоо баярлаж, бүтээсэн болгоноо харж хөндөлж ингэж явах шиг сайхан ажиргал алгаа өгтөд. Тэгээ бүгд сайхан байрлацгаагаараа уг нь болдог бол барилдсмаар л байх юм даач. Одоо гүгшүнгэд болохгүй бах та. Ясна гэрчхэл. Сайхан байлаа. Бүх юм эхэлж ясан болохоор бүгдийг одоо ингээд харж оролцож ядаж нэг ассан ганц гэрлийн шон хүртэл харж баярлдаг байл. Манай хот ямар сайхан бол ямар гоё одоо ингэж гэрэлтэж харагдаж байна хөгжиж байна гэдэг. За наадмын маргааснаас эхлээд дараа жилийн наадмыг хүлээдэг дэлхийд ганцхан Монгол наадам хаяанд ирлээ. Бид түрүүжин тэмдэглэж байна. За Эрдэнэт хот маань эх орондоо хамгийн одоо том хамгийн бүтээмжтэй гайхамшиг сайхан үйлдвэрийг агуулсан Орхон аймаг ажрын байгаадаа баяртай байдаг. Өнөөдөр засаг дарга 5 газараас одоо хөдөлмөрийн үнэлүүлсэн хөдөлмөрийн баатар гавьяатууд тэгэл энэ байгаа хамгийн тэргүүний хүмүүсээ хүлээн авч байгаад сэтгэл өндөр байна. Манай Эрдэнэт бол залуучуудын хот. Ямар сайхан залуучууд байдгийг одоо Эрдэнэт үйлдвэрийн залуусын тэр бүтээл бас боловсрол эмнэлэг одоо бүх салбарт байгаа манай өсвөр үеийнхэн бидний бахархал баярыг төрүүлж байдаг лээ. Энэ наадам бүх монголчуудын элэг зүрхнээ хадагдсан өн утгадан жилийн уламжил дурсгал байдгаараа монгол хүний бахархал байдаг. Би Эрдэнэт хотод
ирээд одоо 41 жилдээ амьдарч байна. Энэ 1-р 10 жил багшаар ажилласан миний олон шавь нар төрийн болоод үйлдвэрийн бүх салбарт ажиллаж байдагт би бас бахархалтай баяртай явдаг хоо. За ардын хувьсгалын 101 жил Эрдэнэ хотынхаа 46 жилийн тохиолдуулаад эрдэнэчүүд та бүхэндээ үндэсний их баяр наадмын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Үнэхээр өнөөдөр аймгийнхаа төр захиргааны байгууллагынхаа баярлалын талаархтай илэрхийлэхийг хүсэж байна. Юу гэхээр Орхон аймаг Эрдэнэ хотоос төрсэн илгээлтийн эзэд анхдагчид салбарын хөдөлмөрийн баатар гавьяатууд Эрдэнэ хотын хүндэт иргэдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд бол бид бүхэн баяртай байна. Эрдэнэтийн бүтээн байгуулалтанд оролцохоор эх орны өнцөг болон бүрээс ирж ирсэн илгээлтийн эзэд тэднийг удирдан зохион байгуулж байсан манай төр захиргааны байгууллагын ажилтнууд, салбарын бүхэл салбарын багш, эмч, уурхайчид энэ бүх хүмүүс маань өнөөдөр төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж олон сайхан гавьяатууд төрж 170 гаруй алдар цалтнууд төрсэн байна. Энэ бүхнийг сонсож суухад эднэраараа бахархчихлаа. Хамгийн сүүлийн гавьяат гэхэд Монгол улсын баатар, Эрдэнэт үйлдвэрийн маань захирал хөдөлмөрийн баатар болсон энэ сайхан баяртай мэдээг бол дуулаад үнэхээр сэтгэл хөдлөж байна. Ингээд эрдэнэчүүд та бүхэн маань илгээрийн инкам болон төрлөөрөө түшин сайхан байж улсынхаа баяр наадамд сайхан баярлал сайхан наадаарай. Хамгийн гол нь эрүүл байвал эрхчлийн наадмын бүгдээрээ үцэцгэнэ. Баярлалаа та бүхэндээ. Орхон аймагт нийтдээ 200 гаруй алдар туяач, тариаланч, фермерүүд болон гавьяатууд мөн Эрдэнэ хотын хүндэт иргэд байдаг бол өнөөдөр 187 орчим хүндэт иргэн гавьяатууд Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа юм а. Дараагийн мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулна. Хүндэтгэлийн цагаа таалан болгох эрхэм сайхан цаг мөчийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсье.